Монголын өдрийн мэдрэмжийн үзэгчтэй хөгжөөн цэнгийн чакаг нэвтрүүлгийн шинэ дугаар та бүхэнд хүрэхэд бэлэн болоод байна. Манай өнөөдрийн нэвтрүүлэгт Монголын залуучдын холбооны залууч хүрэлцэн ирж оролцож байна. Ингээд оролцогчтойгоо танилцъя. Эхний суудлал дээр залуучдын холбооны мэргэжилтэн төр болд. Залуучдын холбооны мэргэжилтэн Берченко. Ахлах мэргэжилтэн Уянга. Залуучуудын хөдөлмөрийн төв биржийн мэргэжилтэн Инхтөр. Залуучуудын хөдөлмөрийн төв биржийн мэргэжилтэн Оюун затрал. Залуучдын холбооны дэргэдэх сургууль судалгааны полиси төвийн гадаад харилцааны мэргэжилтэн Хишиг жаргал. Хойтын игнэнээс залуучдын хөдөлмөрийн төв биржид мэргэжилтэн хийдэг Инх мөргөн. Залуучдын холбооны IT инженер Мөнх болд. Сургууль судалгааны полиси төвийн ерөнхий менежер Цэвэлмаа. Залуучдын холбооны дэргэдэх сургууль судалгааны полиси төвийн төслийн мэргэжилтэн Алтан зул. Нарын бүрдээ хүрэлцэн ирсэн байна. 95 жилийн ой болж байгаа. Тэгэхээр 95 жилийн ойн хүрээнд ямар одоо арга хэмжээ явуулж байна те? Үйл ажиллагааныхаа талаар бас ярьж байгаа. За энэ өдрийн мэдрэг Монголын залуучдын холбоо 1921 онд анх Бүшгийг алах залуучдын эвлэл нэртэйгээр үүсгэн байгуулагдчихсан. За тухайн үед бүх зэргийн маршал буюу Бандитын Сүхбаатар ухаан санаачлагаар байгуулагдаад анхны дараагаар нь хорлоогийн чавсан байгуулалт ажиллаж байсан. За бид бол 1991 оны 1 сарын 18-ны Хусгал залуучдын эвлэлийн 20 дахь хурлаар эвлэл гэдэг нэршлиг халаад онд нь залуучдын холбоо гэсэн нэршлэр өсөөлсөн. Тэгээ энэ жил бол өөрөө түүхэн жил 1-р залуучдын байгууллага үүсч өгсөн 95 жилийн эвлэлийн за Монголын залуучдын холбоо байгуулагдсан 25 жилийн түүхэн он хэрэгжилж байгаа. За бид Дон Бэрэг өгсөн залуучдын үеийн ахмадууд, эвлэлийн ажилтнууд, одоо байгаа залуучдын холбооны ажилчдын нэгдсэн баяр урлагийг зохион байгуулна. За мөн дээрээс нь баярын концерт байгаа. За 25-ныхоо оройн бид нараас мөнхийн залуунаас гарт иргэний аяллыг зохион байгуулахад төлөвлөж ажиллаж байгаа. За хуралдууд ерөнхийдөө залуучдын холбооны удирдлагууд, эвлэлийн ажилтнууд, за салбар нэгжийн удирдлагууд болно. Тэргүүлэгчдийн нэгдсэн арга хэмжээ болгох байна. За тэгэхээр Монголын залуучдын холбооны дэргэдэх полиси төв гэж байна л да тийм. Полиси төв гэхээр одоо яах юм бол судалгаа гэдэг байгаа. Мөн төсөл хөтөлбөр харьцаж явуулдаг байгаа. Тийм. хэрэгжүүлдэг. Бас хөдөлмөрийн бирж гэж байна тийм. Бирж ямар үйл ажиллагааг явуулдаг юм бол залуучуудын хөдөлмөрийн төв бирж нь байнгын болон цагийн ажил оюутан залуучууд төдийгүй бүхэл насны хүмүүсийг бол ажлын байранд зурчилдаг. Ажилдаа орлоготой залуу бүрийн төлөө ажиллаж байгаа юм салбар байгаа. За баярлалаа. За ингээд хөгжөөн цэнгийн чакаг нэвтрүүлгийн эхний үе маань эхлэхэд бэлэн болсон байна. 3 үеэс бүрддэг. Эхний үе бол зураг таах, хоёр дахь үе үг таах, сүүлийн үе маань финалд шалгарсан хоёр оролцогчийн дунд явагдах асуулт хариултын үе байдаг. Ингээд эхний үе болох зураг таах хэсэгт орцгоё. Зураг таах хэсэг. Нэвтрүүлэгт залуучдын холбооны залуус оролцож байгаа. Эхний үеийн эхний баг гарч ирсэн байна. За залуучдын холбооны мэргэжилтэн төр болд зурж Берченко таах хэрэгтэй болж таарч байна тий. Сая гарч ирэнгуутаа шууд сууцтай шүү дээ. Юу болов? Уг нь одоо өөрөө зураг гэж бодсон юм гэсэн. Манай энэ хүн сайн зурна л. Манай энэ хүн сайн зурна. Энэ зургатаа гайгүй юу? Гайгүй зурч. Гайгүй зурч. Та бол зургатаа муу юу? Бас гайгүй зурч. За. Ер нь бол залуучдын холбооны мэргэжилтэн гэж байна тийм. Мэргэжилтнүүд маань юу гэдэг юм бол хичнээн мэргэжилтэн байна тийм. Өөрөөсөө одоо хэдэн жил болж байна тийм. За би ажиллаад 3 жил болж байна. Залуучдын холбооны ерөнхийдөө бүтцийн хувьд гэх юм бол газрын дарга ахлах мэргэжилтэн гэж байна. Мэргэжилтэн бол мэдээж нөө залуучдын холбооны хийж хэрэгжүүлэх үйл ажиллагааны одоо гадарч өөрөөр зохион байгуулна. За тэгээд ахлах мэргэжилтэнд бол тодорхой хэмжээр хэн болох. Гадаажлаа газрын дарга бол тухайн шийдвэр удирдах төвчний хамж. Чекагийн хувьд хэр удаж байна? Жил хагас болж байна.
Тэр манай залуучууд ингээд залуучдын холбооноос тусдаа өөр одоо тусдаа сурдаг ч юм уу тий ажилдаг ч юм уу тийм залуучууд байдаг юм уу эсвэл яг ингээд залуучдын холбоонд ингээд ажилдаг гэж ойлгож байна. Үндсэн ажиллаж байна. Үндсэн ажилчид. Зөв. За тэгвэл залуучдын холбооноос бас цалинжаад явдаг гэж ойлгох юм шүү дээ. За ингээд 60 секундын хугацаанд өгөгдсөн 2 зургийг амжилттай тааж за мөн таалаж чадсанаар багтаа 4 оноо авах боломжтой. Нэг зурганд 2 оноо гэсэн үг. Ойлгомжтой тий. За зарим зургнууд бол хэцүүч байгаа, зарим нь амархан ч байгаа. За ингээд ихний багтаа амжилт үүсгэе бүгдээрээ. Цаг явлаа. 60 секундын хугацаанд өгөгдсөн зургийг амжилттай зурж чадсанаар манай төр болд Берченкад таалаж чадсанаар одоо Хоол юм уу? тогон зохиолох бүр болох боломжтой. Ямар нэг үг үсэг бичихгүй, хилээдээ чиж хэлэхгүй, төр бол юу ч дуудахгүй. Юу юм бэ гараа? Ямар ч аваа гарахгүй. Гараараа дүрслэж өгөхгүй. За болохгүй бол дараагийнхаа зурглал орж болно. За. Ямар ч Юу юм бэ? төр болоо. Тавхтай хоол. Нөгөө зураг наатийн зураасны нааттай зурж болно. Зураг мартах юм бол тэ өнгөрөө гэсэн үг шүү дээ, тий. За цаг явсаар байгаа. Өөч намайг За. загас матар Зөв гэж хэлэхгүй. морь Чимээгүй. юу юм бэ? Мага Биш. Зөв гэж хэлэхгүй шүү. Тэр бол тоо. За. За гэж хэлээд байгаа. юу За, вэ? цаг Мистек дуусчихвэ. мистек улуу. Аа. Наач юу юм бэ? Энэ за та юу гэж бодож байна нэг бууз байна тий? Бууз байсан биз дээ. Хоол гэж хэлсэн шүү дээ. Тий бууз байх хэвээр. Бууз гэж хэлэх хэвээр. Энэ дээр бол одоо за тэр хаалж байгаараа. Энэ дээр бол луу гэж ер нь сая сүлт гэхдээ таацсан тий? Гэтэ нэг зургаал таагаагүй бол тэгээд тог очно. Тэр юм бууз гэд хамгийн амархныг нь таагаагүй гэхний лууг таачдаг болсон тий? За яваач тог ямар байна? Амар юм аа юу? Сонирхол дууралтаа тий аа гэдэг тий. Шин зүйдлгүй тий. За ингээд эхний баг нь ямар ч гэсэн 2 оноо авч чадсан байгаа. Хоёр дахь багтаа амжилт хүсье. За ингээд эхний баг маань 2 оноо авсан байгаа. Хоёр дахь баг болох уянга инх төр нарын баг гарч ирсэн байна. Ахлах мэрэгжилтийн уянга тогон дээр суусан байна. Залуучуудын хөтөлбөрийн төв биржийн мэрэгжилтэн инх төр зураг зурхаар болсон байна гэж тий. Яга бүсгүйгээ тогтоо санаж байна. Өөрөө санаачлаараа. Өөрөө санаачлсан юм уу? За Гайгүй зурх байх гэж байна. гайгүй зурхах гэж одоо. Та ер нь зурхтаа муу юу? Муу юу? Саяны зургнуудыг бол зурхаар байсан уугүй юу? Зурхаар байсан. Зурхаар. Зурхаар байсан уу? Түл ер нь гайгүй. Ялангуяа буузыг бол сайн зурхсан. За та бол тэгэл зурч чаддаг гэж бодлоо PR хийж байгаараа байна. За ер нь тэгсэн. Огн дээр соохгүй бол гайгүй гэлөө. За. Ер нь ингээд ахлах мэрэгчлэлтэн гэдэг маань залуучдын холбооны ахлах мэрэгчлэлтэн гэсэн үг. Сошиал медиа албаны ахлах мэрэгчлэл. Сошиал медиа. Манайх дотроос олон албатай. Газар албатай. Сошиал медиа алба маань болохоор хэвлэл мэдээлэл олон нийт харилцах газрын харьяа гэж явдаг байна. Тийм тэгээд тусдаа ерөөхдөө сошиал медиа чиглэлээр явдаг. Тэр жоохон айцтай л бай тээ. Нүд нь гялцаад байхаа тээ. За манай инх төрийн хувьд залуучдын хөтөлбөрийн төв бирж. Залуучд ер нь ямар төрлийн ажилд их сонирхож байна? За ер нь бол их залуу ердөө залуучууд бол ер нь тийм офис ажил их сонирхдаг. Гэхдээ ер нь нийгмийнхээ ч юм уу одоогийн мэлээс ажлууд их байгаа. Тэгээд манай дээр орж иж байгаа ихэнх ажлууд бол үйлчлэгээний чиглэлийн ажлууд их орж ирдэг. За офис төрлийн ажлыг Тийм хайж ер тээ. нь офис. Тэгэхээр залуучууд гэдэгт ер нь хідээс хід орчин насныхыг та нар хараалж. За 18-аас 39 насны хүмүүсээс залуучууд. 18-аас 39. Оюутнууд арай офис ажил гэж ярьж орж ирэхгүй байх үстэй. Үгүй ер нь бол тэгэхээр оюутнууд бол одоо манай дээр хэрэгжиж байгаа цагийн ажил хөтөлбөрт маань хамрагдаад одоо чөлөөт цагаараа цагийн ажил. Ер нь цагийн ажлуудын дунд чинь хитэн төгрөгийн цалин байх уу? 2000-аас 3000 тонцоо. Нэг цаг нь уу? Тий. За ингээд зураг таах үеийн хоёр дахь баг гарч ирсэн байгаа. Хоёр дахь баг маань хэрхэн оролцохыг бүгдээр харцгаая. Амжилт хүсье. Цаг явлаа. 60 секундын хугацаанд өгөгдсөн зургийг инх төр маань сайн таалаж чадах юм бол инх төр юу ч хэлж өгөхгүй, үг үсэг бичихгүй. За манай боцод оролцсон амдаа бухтанж эндээ шипи өгөхгүй.
За уянгаа залуу ер нь эрэгтэй босож хүн. хараачих гал шүү. Бодвилдингийн хүн. Бодвилдингийн Тамирчин. Нарийн Бодвилдингийн хүүхдээ тамирчин. гоё залуу ч юм уу. Хүнч биш ээж магадгүй те. Алмас ч байж магадгүй. За Чөтгөр юм уу? Алмас чөтгөр биштэй чөтгөр юм уу гэ. За цаг явж байна. Дараагийн сүнс харсан уу? За дараагийн зурглаг оръё. аим шиг киноны За жүжигч. манай инхтүр одоо юу ч хэлж өгөхгүй. Хөөе, амдаа юу ч хэлэхгүй. Инхтүр дараагийн зурглаг орсон байгаа. За манай уянгаа ясна бүр додтоо хүлээгээл ах шүү те. Борбор цахилгаан станцаас тог ирэх юм байна. Цахилгаан станцаас тог ирэхийг л хүлээгээл. Мангас. Цаг дуусаж байна. Газрын зураг. За хоогараа. За сууч одоо тог авчихгүй. Ингээд ах те. За тог ямар вэ? Амар. Яагаад? За эхний зураг юу гэж бодож тав? Хаалк. За юу вэ та? Хаалк байсан. Хаалк гэж тааж штэ босод хүмүүс. Тэгэхээр та ер нь таах талдаа. Гэхдээ бас ер нь ингээд тогтой сандал дээр суухаар хүмүүс ингээд мэддэг ойлгомжтой юм чигсэн ойлгомжгүй болж ирдэг. Дараагийн зураг нь юу юм бэ? Шагаа гинэ. Оо, шанын шагаа. Би зүгээр шууд Үзэг байсан юм ба. нөө хайруулын даваг дээр өндөг гэж хаглаад ингээд тавьчихсан асгцсан юм багч харсан чинь. Толгойн ер нь үзүүн гараад ирсэн юм байна. Үзүүнэ. Тийм үзүүн. Шагаа чи бас ер нь хэцүүлтэй те. харин тийм. Ямар ч шинтэй нэг иймэрхүү юм байдаг санагдаад байх юм байна. Мэдгүй би ч гэсэн зурж чадахгүй байна. Энэ бол яг өндөг шиг харагдаад байгаасаа хаглаад хайцсан юм шиг. За хаалк байсан байна өөх нь. Хаалк бол ер нь иймэрхүү төсөөлөлтэй юм байна шүү дээ. За тэгэхээр залуучд маань 2 дахь баг маань харамсалтай нь оноо авчаадсангүй 3 дахь баг нэлээд гайгүй оролцох байх. 3 дахь баг ер нь эндээс хаалт гэж таагаад байгаа. 3 дахь багийг хэрхэн оролцохыг бид нэр харцгаая. Залуучдын холбооны 95 жилийн аяг өгтөж залуучдын холбооны залуус оролцож байгаа. Ингээд үг таах хэсгийн 3 дахь баг гарч ирсэн байна. Оюун цацрал хичиг жаргалнаас гарч ирсэн байгаа. Оюун цацрал маань тогтоо сандал дээр суусан байна. Одоо хичиг жаргал зураг зарна гэж байгаа тийм. Залуучдын холбооны дэргэдэх Сургууль судалгааны полиси төв. полиси төвийн мэрэгчлэл. Гадаад харилцаа. Гадаад харилцаа мэрэгчлэл. Та бол зүгээр Зурчлал. зурчлалын мэрэгчлэл. Зүгээр л энгийн үг гэдэг шиг. За тэгээд одоо сургууль судалгааны полиси төв ямар төрлийн сургалтуудыг одоо залуучд явуулж байна те. Сургууль судалгааны полиси төв нь бүх төрлийн бизнес болон залуучууд чиглэсэн одоо дутагдaltaа тал дээр нь судалгаа хийгээд тэрэн дээрээ тулгуурлан байгууллагуудаар сургалт хийдэг. Зөв. Одоо байгууллагад 1980 онд байгуулагдсанаас хойш 26 дахь жилдээ маргааш одоо залуучдын албаны 95 жилийн өтө цог тэмдэглэж байгаа. Маргааш. Тий. За тэгэхээр ер нь бол 95 жилийн өтө хамт цог тэмдэглэж байгаа. Сүүлд байгуулагдсан төв гэж ойлгох юм шүү дээ. Тий. Залуучдын холбооны дэргэдэх полиси төв гэж байгаа тийм. 80 онд. 89 онд. За таны үед яагаад тогтоо сандал дээр сууч юу? Өмдтэй ирсэн болохоор юу бүхтэйгээ амар юу яагаад зурчлаа. Хүндлээд суулчлаа. Хүндлээд аха. Манай үзэгчд бас юу бүхтэй хүн бас үзсэн нэрхэлтэй байдаг шүү дээ. Чадлаа тавьсан. За тэгэхээр ямар ч сан одоо тогтоо сандал дээр бол юу бүхтэй бүсгүйгээ хүндлээд өмдтэй юм чинь суучъя гэсэн байгаа тий. Ер нь тэгтээ бол зургийг гэсэн бодол байгаа л шүү дээ. Ер нь бол байгаа. Гэтэ яг ингээ хүн чанар зулгаагаад. Баярлаа. Та ер нь зурх талтай хэрвээ одоо таныг өмнөөс ингээд тогон дээр сууж байгаа хүн тий. Гайгүй аргалаад авчих байлгүй дээ тий. Тий. Манай цацаа гайгүй сэрлэн түрүүн таагаадсан болох. Таагаадсан тий. Таадаг дээр нь суусан. За өмнөх хэсгээрээ сая хаалкыг бол Өмнөх хоёрынаас таасан. өмнөх хоёрыг бас таагаадсан гэж байгаа шүү тий. Тэгэхээр нэлээд таах талтай сайн байж мөр. Авьяастай юм дээр суусан дээр. За харин зурх хүн маань харин юу зурх нь бас хэцүү зурдаг бол бас хэцүү тий. Таагаад хэцүү байл. Ингээд 3 дахь багтаа бүгд амжилт хүсье. Цаг явлаа. За манай залуучдын холбооны залуус маань ер нь Богоон. зурж Зам өндөг. Яна юу вэ? Толгоос ихсрэгчгүй дохичгүй шүү. Ийм юу байд юм бэ? За манай гişиг жаргал бол зурга зураад. Зур өт 60 үлд. Шорлог. Зөв таасан Өт тохиолдолд 60 үлд яана.
Зүг юм уу за. таасан байна. Цэцэг дугуйны авж байгаа хүн юу юм бэ? Хурд зураг цэцэг кактус. Ад юу зааж байгаа. Цацрал бол Мод цэцэг жимс таяг тулж байгаа хүн хурц. Ус нуу худагнаас ус авж байгаа хүн. Юу ч хэлэхгүй шүү гэж хэлж Хурдан зураараа өргөжлүүлээрээ ходог юм уу юу хүн юм уу? Яна. өөр тусдаа дахиад зорж болно. Ямар нэг үг үсэг бичихгүй. За бөөринг ус авж байгаа хүн, аяг хоол хийж байгаа хүн, хатгаж байгаа хүн зөв хийж байна. За цаг дуусч Шаардлагатай байна. хийж байгаа хүн яна за юу юм бэ? Хайгуун биш тийм. Нэвтрүүлгийнхээ ингээд орж байгаа хүмүүсээр ингээд бүгд ингээд хөгжим хийх юм бодод. Янз янзын хоолойтой хүмүүс орж Бөмбөр юм уу? Нэрээ. Энд бол бөмбөрчин байсан байна тийм. Нэрээ Энд тэгтээ нэг хоол хийгээд байгаа юм шиг надад байна. Ма цөөн сэгтрээд байгаа. Өөр зэгтрээд байна. За та сууж байгаарай. Энэ бол шорлог гэж таасан тийм. Тэгтээ нэг хэцүү нэг юм физик ч юм уу тийм нэг хими физик дээр нэг юм ингээл юм долгиодод юм яваад байгаа юм шиг тийм. График зурагдаад байгаа юм шиг сонь болоод юу юм бодоо би бас гайхсан шорлог байсан байна. За энэ дэр бол одоо бөмбөрчин гэдэг. Хоёр талаас нь урдаасаа хажуусаа Тэгээ ер нь бол ойлгомжтой зорсон байна тий. Манай затрал бол нэлээд сайн таадаг юм байна. Гэвч хугацаа дууссан тий. Хугацаа дууссан. Тэгээ 2 хоног зулгаж чадсан байгаа. За ингээд 3 дахь багтаа баяр хүргэе. 4 дахь баг хэрхэн олцгийг бид нэр харцгаая. За залуучдын холбооны залуус маань нэлээд амжилттай бас оролцож байна. 3 дахь 4 дахь баг гарч ирсэн байна. Инх мөрөн 6 зурч мөнх бол тогтоо санал тавьсан байна. Залуучдын холбооны хөдөлмөрийн төв биржид мэрэгчлэлт хийх тийм. За IT инженер гэж байна. IT инженер хичнээн инженер үү? Одоо ганцхан бий байгаа. Одоо ганцхан бий байгаа. Бүгд техник хэрэгслээ явж байгаа. За тэгэхээр манай инх мөргөнгийн хувьд те хөдөлмөрийн биржид ороод хэр бодож байна? За ороод 4 сар болох гэж байна. Тэгээ. За нийт ингээд Монголын залуучдын холбооныхоо 95 жилийн ойн баярыг тохиолдуулан нийт хамт олондоо болон оролцож байгаа өрсөлдөгч багийнхандаа баяр хүргье. Баяр хүргье. 95 жилийн ойн баярыг хүргье гэж. Ер нь түрүүний зургнууд хэр зургнууд байна? Зурхад хялбар байна уу? Ер нь гайгүй шүү. Ер нь таагаад хэлээ. Зарим зургнууд нь амархан, заримуд нь хэцүү байгаа. Тэр нь бол сонголтоор явж байгаа болохоор суглагаар сугалж зургнууд авч байгаа болохоор тийм. Хин нэгэнд нь амархны хөгжлөө, хинт нь хэцүүг нь хөгжлөө гэж тийм яриа байхгүй. Та бол ер нь бүсгүйгээ тогтоо саналтай суулгахгүй гээл. Яа, суулцсан тийм. Одоо IT инженерийн чинь бас товны зохиолох зүйл байдаг л байл. Тийм байгаа. Зөндөө зохиолсон. Зөндөө зохиолсон. Тэгээ өгчнөөс авч байгааг бах тийм. Дандаа гар хөлөөрөө авчих. Гар хөлөөрөө дамжиж авдаг. За ингээд өгчнөөс аваад хэрхэн ямар дуу аваа гарахыг бүдрээ харцгаая. Цаг явлаа. 60 секундын хугацаа бол мундаг зурагчдын хувьд бол юу ч биш. Тэгээ муу зурдаг бол бас хэцүү л дээ тий. За манай инх мөрөн бас түрүүн сая цаг явахын өмнө бас амаараа шивнж хэлж ингэдсэн дээ. Одоо юу болох юм байгаа харъя тий. За манай мөнх болдоо. Одоо Бүр бөөдөндөө шигдээд авир алга болцсон байна тий. Ямар нэгэн зүйл хийх хэрэгтэй бай. Болдоо хараад юм хийлээ чи юу ямар нэгэн дугуй бөөрхий бөмбөг гэж янз янзаар хийлээ. Болно шүү дээ. Цаг хагастай орцсон явж байгаа. Дараагийн зурлаг орж болно. Дараагийн зурлаг ороорой. Мөрөө. За дараагийн зурлаг оруулах хайтайхан байна. Юу лээ? Цаг дуусах гэж байна. Экскаватор. Цаг дуусах гэж байна. За дараагийн зурлаг ороорой. Ганц зургатайгаа мөн хөрлөө. За цаг дуусах гэж байна. Яй. Юу ч хэлэхгүй тий. Одоо ойлгомж байна. Ойлгомж ойлгогдоод байгаа юм шиг шүү тий. Энэ ч одоо караге хүмүүс ингэ таагаад шүү тий. Байшин бариад энэ дугуйтай гэх тий. Ийм үе. Хүн алцж Хүн зураад даал зураад хоёр жилгээ сум заачихгүй. Хүн ч зурж чадахгүй шүү дээ. яг ханаас дэлхийг битгий орчих ямар Аалзны зураг зураад хүний цээжиндээ тавьчих юм бол тий баг хүн аалз гэж таахаар байлаа тий. Аалзыг зураад үстэй ер нь аалз ямар хөө явах вэ? Одоо
Аажир нь явах байж. Тэр цагаатлын том дэр тий. Ингээд татаад явуулаад. За, энэ ч татаад. Энэ ингээ аалж юм аа. Йоо. Тэр нь зургатаа мууг гараад ирж штэ тий. За багтаа харамсалтай оноо очиод тэсэнгүү гэхдээ дараагийн үе дээрээс оноонуудаа нөхөд авах боломжтой. Ингээд дараагийн 5 дахь бага бүгдээрээ угтаж авцгаая. За зураг таах хэсгийн хамгийн сүүлийн баг гарч ирээд байна. За сургалт судалгааны полиси төвийн ерөнхий менежер Цэвэлмаа зурж. За сургалт судалгааны полиси төвийн төслийн мэргэжилтэн Алтан зул тогтоо санал дээр суусан байна гэж тий. За яагаад тогтоо санал дээр суухаар болж байгаа? Яг өөрийгөө ахлах мэргэжилтэн суу гэж хэлээл л. Үгүй өөрийгөө мэдрэл. Өөрийгөө мэдрэл. Би ахлах биш юм гэж бодоод өөрийгөө мэдрэл. Үгүй. Зөвхөн муу. Муу. За. Муу эс нөө яг. За тэгэхээр төслийн мэргэжилт гэж тий. Олон төслүүд бас хэрэгждэг юм шиг байна тий. Ямар төслүүд одоо жишээ ажилт юм бол ямар төслүүд одоо хэрэгждэг юм бол залуучууд албан дээр. Одоогийн байдлаар манайх нүүбийн хүн амын сантай хамтраад эрхээ төвчүүлээ гэсэн эрхээ төвчүүлээ сонголтод оролцсон гэсэн төсөл хэрэгжиж байгаа. Энэ маань 2016 оны 3 сараас эхлээд 2018 оны 3 сар хүртэл үргэлжлэх юм утга хугацааны төсөлтөөр яг одоо энэ бодлого ажиллаж байна. Залуучдын холбоо бол нам бос тий. Нам бос уу нам аль нэг нам уу? Нам бос тий. Бүгдээрээ нам бос хүмүүс байгаа гэж ойлгож байна тий. За тэгэхээр Цэлмагийн хувьд ерөнхий менежер болохын тулд одоо хэр хугацаанд одоо ажиллаж ерөнхий менежер болдго юм болоо тий. Жил гарам л ажиллаа. Тэгээд юм л хийж иж. Юм хар найруулж иж. Чамд зөвхөн бүхэл ажлыг багаас нь авах болол гэсэн дээ. За. Тэгэхээр ер нь ингээд давхаргууданд ямар байт юм бол тий. Хамгийн дээдлэлтэн залуучдын холбооны ерөнхийлөгч байгаа бах тий. Тэрний доотлол дээр одоо жишээ нь ерөнхий нарийн бичгийн дараа. Тэгээ газруудын маань дарга байгаа. Тэгээ дэрэгдэх байгууллагуудын захирлууд. Залуучдын холбоо бол ер нь төв байр бол спортын төв ордны хажууд байрлалдаг тий. Тэгэхээр ямар нэгэн залуучд одоо хэрэгцээ шаардлага гараа тий. Тусламж авах хэрэг гарах юм бол танаад хандхад болно гэсэн үг тий. Ямар ч төрлөөр ажиллана. Залуу хүн болгоно манай үе таалга нээлттэй байгаа. 18-аас 39 насны хооронд бол үе таалга нээлттэй байгаа гэж байгаа тий. Заавал гишүүнчлэхгүйгээр тий. Гишүүн болохын тулд нэрээ яах юм бол? Гишүүн болохоор бас яах вэ? Манай дээр ирж одоо бүртгүүлээд гишүүн болоод тэгээд манайхаас охин болж үйл ажиллагаануудад ороод тэгээ. За ингээд сүүлийн баг болох Цэвэлмаа Алтан зул нар маань хэрхэн оролцохыг бүгдээ харцгаая. Амжилт хүсье. Цаг явлаа. За 60 секундын хугацаанд бидний зүгээс өгсөн 2 зургийг таалгаж чадсанаар багтаа 4 оноо авах ёстой байгаа. Хэрвээ таалгаж чадахгүй бол манай Алтан зулын дороос тог очноо гэж байгаа. За ямар нэгэн үг бүс бичих. Ихэр хүүхэд. Дэлхийн хүүхэд, бөмбөрцгийн хүүхдүүд. Юу юм бэ? We are the world гэж. За дараагийн зургийг орчуулъя. Юу юм бэ? Пампста хүүхдээ бүх. Дараагийн зургийг орчуулъя. Мацаатай жаалууд. Дараагийн зургийг орчуулъя. Жоохон хүүхэд хөл дорж байгаа мөлгөж байгаа хүүхэд. Цэцэрлэгийн хүүхдүүд ч бас гэсэн шүү дээ. Харин пампс зодоо шүлж. Хитэн номерын пампс. Царцаа. За ихний хийгээд. Юу юм бэ? Надад чинь гэлзараа. Юу шилж өгөхгүй шүү. Юу юм бэ? Нөөник эрэгтэй эмэгтэй хүүхэд, хаос хүүхэд, пампстай хүүхэд. Ихэр юм шүү. Ихэр юм шүү. Цаг дуустлаа. Ямар ойрхон байгаа би өөр яг таач магадгүй гэж бодоод таахгүй гэж нэг юм байна. Энэ бол байлгүй шүү суумо байсан тий. Суумо байхад яа. Пампста энийг бол зүгээр ингээл зургууд цацаа гэж шууд тааж штэ тий. Нэрвэхэж байж болно штэ үж байж болно. Зэн дээр бол одоо маш ойлгомжтой зурж өгсөн манай
Чиглэмаа бол тий. Таахаар байхад нь би бас нэг толгойг нэргүүлж өгөх жишээ. Чиглүүлж авсараа угаад тав ямар вэ? Яа, бацнаас амар юм байна. Хосоод байна. Та юу гэж бодож байсан? Ямар хөө гэж бодож байсан? Ерөөсөө байгаад. Гэтэ бодсноос гэсэн шүү дээ. Бодсон байсан юм шүү. Эдэг амар юм уу? Гайвуул юм болоо гэж бодохгүй юу? Зүгээр нь ингээ хөргөчний юм жоохон бахны патроны гараа ихээр нь иржгэндэг штэ. Тийм юм болоо гэсэн чинь айл. Тэр манай хамгийн сүүлийн 5 дахь баг маань бас чамлгааргүй амжилттай 2 оноогоо авч чадсан байгаа. Сүүлийн 2 дахь үе болох үг таах хэсэг дээрээс 5 оноогоо бас нөхөд авах. За ингээд үг таах. Чагаг нэвтрүүлгийн 2 дахь үе болох үг таах хэсэг эхлэж байна. Үг таах хэсэгтэр бидний зүгээс 10 үгийг өгч байгаа. За 90 секунд буюу 1 минут 30 секундын хугацаанд өгөгдсөн 10 үгийг тааж чадах юм бол багтаа 10 оноо авах боломжтой. Ингээд хамгийн ихний суудлал дээр Түр болд Берченко нар гарч ирсэн байна. Ингээд ихний багтаа амжилт хүсье. Цаг явлаа. Зүнч. Түр. Зүнч. Зүнч. Тогт. Боорөлцгөн. Боорынхи. Боорөлцгөн. Тогт боорынхи. Боорөлцгөн. Боорөлцгөн. Галлуу. Саксо. Сэрүүлэг. Тимүүлэн. Одоо оноогүй явж байна. Сэрүүлэг. Сэрүүлэг. Хитвч. Жиндор. Бус. Эмэл. За яа. Яна. Хот. X. Хот. Цаг дуусч байна. За эхний баг болох Түр болд Берченко нар өмнө 2 оноотой байсан дээр сая 10 онооны даалгавар дээрээс ганцхан оноо авсан. Нийлбэр 3 оноотойгоор нэвтрүүлгийг өндөрлөж байна. 3-аас дээш оноо авч чадсан оролцогчд маань ялагч болно гэсэн үг. За дараагийн баг болох Уянга инх Түр нар гарч ирсэн байгаа. Ингээд бидний баг өмнөх үе дээрээс оноо аваагүй. Одоо энэ 10 онооны даалгавар дээрээс хэдэн оноо цуглуулахыг бүгдээрээ харцгаая. Амжилт хүсье. Цаг явлаа. Шар. Тар. Иш. Сар. Эхний оноо. Хан. Хэ. Хан. Эдэм. За. Бат. Гороо. Компот. Турс. Хан. Нэг. Үслэхгүй шүү. Мэргэн.
За хоёр дахь баг маань 3 оноог авсан байна. За өмнөх багтайгаа 3 оноотойгоор тэнцсэн байна. За дараагийн 3 дахь баг болох оюун затрал хишиг жаргалнаар гарч ирсэн байна. Эдний баг зураг таах үе дээрээс 2 оноо авсан. 10 онооны одоо энэ хүү даалгавар дээрээс хэдэн оноо авах нь вэ? 3-аас дээш оноо авч чадах юм бол ялагч болох ойрхон болно гэсэн үг. Ингээд амжилт хүсье. Цаг явлаа. Your turn. Дөрвөн. Your turn. Дөрвөн. Your turn. Гурван гэнэ. Your turn. Зам. Томпог. Зам. Атом. Зам. Цаг явсаар байна. Бэшин. Хэдний оноо? Бэ. Татбэ. Олимп. Дуугүй. Дуугүй. Ловон. Дуугүй. Ловон муу. Дуугүй. Пуужин. Гэрэт. Тэрэм. Гэрэт. Арэг. Худаас. Дайсан. Өвлийн юу нөө? Доллар. Найдын цаас. Доллар. Жарлан. Шаацгай. Шаацгай. Оноотой байна. Шаацгай. Тарган. Шаацгай. Цаг дууссан. Шаацгай. Чакак нэвтрүүлэг. Оюун затрал хишиг жаргалнаар маань нийлбэр дүнгээр 5 оноотой болж ирсэн байна. Хамгийн өндөр оноо гэсэн үг. За сая 10 онооны даалгавар дээрээс 3 оноог авч өмнөх 2 оноотойгоо нийлбэр 5 оноо болсон байгаа. За ингээд инх мөргөн мөнх болтнаар гарч ирсэн байна. Эдний баг оноогүй яваа. Одоо 10 оноо. За тэгээд 5-аас дээш оноо авч чадах юм бол ялагч болоход тун дөхөх юм аа гэсэн үг. Ингээд амжилт хүсье. Цаг явлаа. Дугуй. Гэрэл. Эхний оноогоо авсан байгаа. Гэрэл. Дээр. Дэс. Зараа. Зараа. Сансар. Зараа. Дараахан. Хандгай. Хөмсгөрөө амны хайрцаг биш хөмсг унших юм шүү. Царцаа. Царцаа. Гэрэл. Хан. Дараахан. Квадрат. Цамц. Шуудан. Суудал. Дуу. Шуудан. Дууд. Стимо. Хоёр дахь оноо. Арц. Хандгай. Арг. Хандгай. Арц. Хандгай. Арв. Чакак нэвтрүүлгийн өнөөдрийн дугаарт Монголын залуучдын холбооны залуус оролцож байгаа. 95 жилийн ой болж байгаа. За ингээд Цэвэлмаа хамгийн сүүлийн оролцогчд болох Цэвэлмаа алтан зуулнаар гарч ирсэн байна. Өмнөх баг болох инх мөрөн мөнх болтнаар маань 3 оноо авсан байна. Тэгээд 3 оноотойгоор нэвтрүүлгийг өндөрлөж байна. Ер нь бол хамгийн дээдлийн оноо бол 5 оноо байгаа. Ингээд 5-аас дээш оноог нийлбэр дүнгээр 5-аас дээш оноо авч чадсан оролцогчд яалагч болох боломжтой. Ингээд Цэвэлмаа алтан зуул нартай амжилт хүсье. Цаг явлаа. Өндөг. Буур цаг. Буудал. Буур цаг. Буур цаг.
цаг, буурцаг, буурцаг. Цүнх. Эхний оноогоо авсан байгаа. Цүнх. Дүрслэхгүй шүү. Шаазан. Зам, шаазан. Арц, шаазан. Цаас, шаазан. Үндэс. Үндэс. Үсэлт. Үндэс. Уургавч. Тараг. Тараг. Цаг. Тараг. Цаас. Тараг. 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 Сонгуул. Сонгуул. Yes. Сонгуул. Yes. Сонгуул. Солонгос. Гал. Цаг. Арц. Гал. 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 Тосч. За ингээд чакаг нэвтрүүлгийн финалийн хэсэг болж байна. Ингээд ирсэн 5 багаас 2 баг маань оноо тэнцсэн. 5 оноотоор оноо тэнцсэн байна. Ингээд 3 дахь баг болох оюун цацрал одоо төлөөлж гарч ирсэн байгаа багаас. За 5 дахь багаас алтан зул төлөөлж гарч ирсэн. Миний зүгээс одоо энэ финалийн шатн дээр бол 15 асуултыг бэлдсэн байгаа. Маш амархан асуултууд байгаа. Асуултуудыг нэг бүрчлэн асуухад хариултыг мэдж байгаа тохиолдолд энэхүү бөмбөгийг аваад хариултыг өгөх ёстой. Хариултыг мэдэхгүй тохиолдолд бөмбөгийг авах шаардлагагүй. Тэ. Тэгээд бас бөмбөгөө аваагүй тохиолдолд хариулт хэлэх шаардлагагүй. Тэ. Хэлэх юм бол оноо өгөхгүй гэсэн үг. За ойлгомжтой тий. За ингээд хоёр оролцогчтой амжилт хүсье залуусаа. Маш амархан асуултууд байгаа. За эхний асуулт манай улсын эртний нийслэл. Хараа. За зөв хариуллаа. Залуусаа алга ташиж баяр хүргэе. Эхний оноог оюун цацрал авсан байна. Хоёр дахь асуулт болчмор хэдийн үлтэй? 2 4 6. 2 шүү дээ. Ихтэй байраад өгсөн шүү дээ. Би 2 4 хинээ явсан тийм. За яг зөв хариулсан тооцож. За адил нэг оноотой болсон байна. 2 4 6 гээ. Ямар ч хамаагүй тоонуудыг хэлээд байх шиг үү те. За 3 дахь асуулт. Усны шувууны үндсэн хоол. Загас. Зөв хариуллаа. Цацрал 2 дахь оноогоо авсан. 4 дахь асуулт. Тэмээ хэрүүл оцсон шувуу хоорондоо ямар ялгаатай вэ? Яа. Юу юм? Юу яа. Яа гэдэг юм. Хоёр үлтэй ингэж явдаг тий. Хоёр хүлтэй. Ингээ хоёр төлөн дээр явдаг. Хоёр урд төлөн ингээ байдаг. Хөө. Хээр амьдрдгаараа ялгаатай. Оцсон шувуу тэр хоёр хоёулаа ингээ босоо явдаг. Босоо явдгаараа. Өнгөрдөг. Ижилхэн өнгөрдөг. Хоёулаа үстэй. Хоёулаа адилхан. Цэцэг тороо. Цэцэг хяруул. За энэ хариулсан тооцохгүй. Хоёулаа нисэж чаддгүй байна. Ямар тийм. Хоёулаа шоу гэж хэллэгддэг ирнэ. Нисэж чаддгүй тий. Тэрнээс хойш юу ч хариулт өгчүү тий. За 5 дахь асуулт. За 5 дахь асуулт бөмбөг тавьчих. Сая бол хариулт ирээгүй. 5 дахь асуулт. Инээсэн бүхэн нөхөр биш уурсан байсан биш. За. Яа. Ой, нүүрлөө боо шүс татрал явдаа. За. Инээсэн бүхэн нөхөр биш ууралсан бүхэн дайсан биш гэдэг. За 6 дахь асуулт. Нялх хүүхдийн зөөлөн гутлыг юу гэдэг вэ? Батг. Зөв хариуллаа. Ямар хэмээр юм. Бөмбөгөө хариулж дуусаагүй байхад бөмбөглөө өрөхгүй тий. За. Юу нэ? Хариулт ингэчээд авах. Сая намайг хэлж яхад бөмбөгөө өрсөн юм шүү тий. Хилээ дуусны дараа бөмбөгөө авсан. За цацрал нэг оноо авсан. Гойтог байсан. За 7 дахь асуулт. Урт цагаан хүүхэн уйлан хайлсаар дуусан тэр юу вэ? Нөгөө дээр үйл. Уйлан хайлан дуусан. Үйл ингээ алга болчтой юм уу тий. Уйлан хайлан дуусан мөс штэ тий. Мөс урт цагаан хүүхэн гэдэг юм л да. Урт
тим ямар юм бэ юм болоо. 1 2 хойноос хариулт хэлэхгүй. Зайн юу Уула. Мус сас гол. үл. За биш гэсэн байгаа. За тэр 100 хариулт ирсэнгүй 100 хариулт бол лаа юм байна. Оо цагаан хөөхөн уйлан хайсан дуусна. өөр үндэд шүү дээ. Янз янзаар л одоо бас гарч ирж байгаа. За сая бол онцог байсан. Та чадаагүй 7 дахь ас. За 8 дахь асуулт. Попын хаан хэн бэ? Майкл Джексон. Яг энэ хөлт яах вэ? Бөмбөг төрүүлж барьж. Би бариад харчихлаа шүү. Юу яашаа? Нэнийг бас хамаагүй барих юм бол бадчихагаад минийхээ гарнаас бас алдчихлаа сая. Хумсаараа шигтгээд цус гарах тохиолдол байдаг. Тэгэхээр жоохон болгоомжтой бариараа гэж хэлмээр байна. Хамгийн дөрөнд ер нь бөмбөгөө барьсан оролцогч хариултыг хэлэх боломжтой гэсэн үг. За тэгэхээр сая бол манай алтан зол зөв хариултыг авсан байгаа. За Попын хаан бол Майкл Джексон байгаа. 9 дахь асуулт. Живэр гэж юу вэ? За чи аваа. Живэр гэж юу юм? Живэр авир ярьдаг гэдэг. Живэр гэдэг чинь нөө Живэр авир ярин гэж байгаа юм. Живэр дуугардаг. Бөмбөгөө авч шил. Юуны Тэмээний нэг юм. Тэмээний юу юм? Тэмээний юу илээ? Тэмээний нөгөө нэг юу? За тэгвэл энд тавьчих би. Тэмээний бөөр. Тэмээний бүх үгүй. Живэр гэдэг бол сахал юм байна л да. Живэр. За хариулт ирсэнгүй. За манай хоёр бол хоёр талын багаас гарч иж байгаа болохоор өрсөлдөө бас амар байна те. За живэр гэдэг бол сахал байдаг юм байна. 10 дахь асуулт. Үхэр яагаад хөвтдөг вэ? Яа. Хариултаа мэдчихэж авмаар байна шүү. Тэ? Мэдэхгүй байж самартаал сулгаалцаад байгаа. Одоо сүүлдээ зүгээр хариулт биш зүгээр бөмбөгөө л гулаацдаг боллоо шүү. Юу юм? Яагаад хөвтдөг вэ? Хөвтдөг байна. Яагаад хөвтдөг гэдэг чинь? Суудгүй болохоор яг байна. Суудгүй болохоор хөвтдөг шүү дээ. За сууж чадахгүй хэрэгтэй. Зөв хариултыг өгсөн. Яа. За. Тэр хариултаа мэдчихэж сулгаа шүү заяа. Хойноос бас алга ташиж бас дэмжиж өгмөр байж байгаа шүү. За 11 дахь асуулт. Бээжинг орсоор юу гэдэг вэ? Ста орсол гэдэг юм байна. Бээжинг орсоор юу гэдэг вэ? Бээжинг гэдэг лээ. Ста орсол ааж байхгүй. Бээгээр. Бээжинг юу гэдэг юм бэ? Мэдэхгүй нөө. Мэдгүй юм. За баярлалаа. Сурч байгаагүй. Ста сурч байгаагүй. Бээжинг бол орсоор Пекин. Пекин гэдэг юм байна. За мэдгүй яага бөмбөгөө булаацтай бэ. За ингээд 12 дахь асуулт. Ээжд 2 байдаг мөртлөө аавд 1 байдаг. Нэгч байдгүй тэр юу вэ? Яасан. Ээжд 2 байдаг хэрнээ аавд нэгч байдгүй. Үсэг ээж гэхэд 2 ээж үсэг. Яасан. За. Чи байж илүү. Ээжд 2 байдаг хэрнээ аавд нэгч байдгүй тэр юу вэ? Чинь аах гэж үсэг юм шүү. За зүгээр уусаа ээ үсэг байсан. За төрөл. Сандрахгүйгээр хариулт хэрэгтэй байх шүү. Тэгээ бас маш амархан асуу хариултууд тийм ээ. Хариултаа ихээс боломжтой байсан ч гэсэн бас сандрах тохиолдол байдаг. За 13 дахь асуулт. Японы тогон дээрх улаан дугуй юуг бэлэгддэг? Нарыг ёо. За түрүүлж авсан. За татрал бөмбөгөө авсан учраас зөв хариултыг өгсөн тооцъё. За нэгнийгээ болж өгвөл хацахгүйг нь одоо чи хомслохгүй байхыг хичээгээрэй. За 14 дахь асуулт. Дэлхийн нарыг бүтэн тойрох хугацааг юу гэдэг вэ? Жил зөв хариуллаа. За бөмбөгөө аваад зөв хариултыг өгсөн. За хоёр бүсгүйгийн дунд бол маш ширүүн тулаанд болоод байна. Хамгийн сүүлийн асуулт 1 тонн хэдийн килограмтай бэ? Зөв хариуллаа. За ингээд финалийн үе дээрээс манай хоёр оролцогч 7-4 харьцаатайгаар та цэцэрлэл ялсан байна. Тэгэхээр энэ тэнцүү байсан ихэд болно. Ер нь хумсаараа л нэлээд байлдлаа тий. За тэгэхээр хоёр оролцогч байгаа бас 95 жилийн хойно болж байгаа юм шиг заавал 1-2 дугаар байр гэхгүйгээр хоёр багт одоо адилхан шоуглыг өгчий гэж бодож байна. Тэгэхээр нэгд нарай бага юм байна. За тэгэхээр зэрэг эхний багийн хоёр гишүүнд Монголын хамгийн анхны 3D музейгээд Хүнү моол байрлах музейг үзэх юм шиг. Гардуулъя. За тэгэхээр манай хоёр дахь багт нөхөө 120 одоо инх тайвны гүр даваад баруун тишээргээд
Queen Stream гэдэг салон байгаа. Queen Stream салонд үйлчлэгээ хийж чихийн бичгийг гардуулж байна. За эднийх бол маш олон төрлийн үйлчлэгийг хийдэг юм байна. За энэ хүү эрхийн бичгийг хорооллын модны хоёрын зам дагуу барьлах Lax Karaoke гэж байгаа. Lax Karaoke-д нэгэн өдөр сайхан хамт олноороо сайхан дуулж цагийг сайхан өнгөрүүлээрэ гэдэг нөхөө эрхийн бичгийг гардуулж байна. За ингээд хөгжөөн зингээ чакак нэвтрүүлгийн өнөөдрийн дугаарт залуучдын холбооны залуус 95 жилийн ойг багтаж оролцлоо. Ингээд залуустаа ойн баярын мэндийг хүргэе. Эх 7 хоногийн энэ цаг мөчтөө иргэд уулзцай. Магадгүй дараа 7 хоногт таач оролцох боломжтой. Ингээд 7 хоногт иргэд уулзцай. Баярлалаа. За